За сайн байцгаана уу? Бид Аккурумын дагагч блогийн маань дараагийн дугаар та бүхэндээ өрж байна. Энэ удаагийн дугаараар бид нэр жижигхэн видео бэлгээд оруулах юм уу гэсэн бодол төрлөө. Яа тэгэхээр та бүхэн мэдж байгаа энэний урталт барбос засыг хэрхэн шахуулах вэ гэсэн видео хийсэн. За мөн шахааны тоорыг хэрхэн хийх вэ гэсэн хамтдаа хийцгээе гэсэн тийм видео хийсэн. Тэгээ хүмүүс яг юугаар хооллох юм бэ? Хамгийн одоо элбэг байдаг ямар хоол байж болох вэ гэж хүмүүс бол маш ихээр асуусан. За ерөнхийдөө нэгдүгээрт бол талхны үт бол маш зүгээр байдаг. За хоёрдугаарт мэдээж үйлдвэрийн нунтаг пүүдрийн хоол гэж байдаг. За тэгээд хамгийн одоо хүн болгон олох боломжтой тийм хоол бол өндөгний шар юм. Тэгэхээр мэдээж хүмүүс ярьдаг шүү дээ. Өндөгний шарыг өгөхөөр Аккурумыг айгүй их заваардуулдаг гэдэг. Яг одоо миний өгдөг одоо хэлбэрээр өгөх юм бол ер нь бол Аккурум заваарах магадлал бол том бага байдаг. Тийм учраас одоо би та бүхэндээ одоо би хэрхэн төлийг өндөгний шараар хоолдог гэдгийг та бүхэндээ үзүүлэе сонирхуулъя гэж бодсон юм аа. За нэгдүгээрт бол ийм жижиг таглаатай сав хэрэгтэй. Ямар ч юмний сав байж болно. За хоёрдугаарт мэдээж өндөг. За гуравдугаарт ийм артионы ийм жижиг шүүр. За энэ гурав байхад ерөнхийдөө болчихно. За хэдүүлээ өндгөө одоо чаны. За энэ өндгийг чанаад хөрөгчлөө. Одоо хэдүүлээ сайхан өндгөө хайслаад тэгээд шарын ашиглана. Зөвхөн шарын ашиглана. Тэгээ мэдээж одоо загсыг одоо Дания барбос гэдэг юм ямар нэгэн загс сэрвгнээд одоо уургийн шар гидсэн арьсны дараа хоолж эхэлдэг шүү дээ. Бүтэн сэлж ихснийхэн дараа. Тэгээд тэр үед бол ерөнхийдөө мөн адилхан 7 хоног би бол гэрлийн унтраадгүй. Тэгээд болж игэл маш их олон давтамжтай хоолдог. Тэгээ мөн одоо юу гэдэг Данианы ч юм уу барбосын ч юм уу ямар нэгэн тийм загсны төл сэлж ихсний дараа дун улаан дун, шар дун ер нь ямар ч дун байсан бол байж болно. Хийчгэд бол энэ хоолны үлдгэлийг бол маш сайн иддэг. За тэгээ дөрүүлээд энэ савлууга бүлээн ус хийцэн байгаа. За тэгээ өндөгний шар маань энэ байна. Их айхтар их шар бол хэрэггүй. Би бол нэг иймэрхүү аваад зяа ингэ хийдэг. Зяа. Өндөгний шараа хийчлээ. Тэгээ одоо гол зүйл бол сайн сэгсрэх, маш сайн сэгсрээд өгөх хэрэгтэй. Энэ дотроо маш сайн задарна. Задарсны дараа яг Аккурум төлөндөө өгөхдөө бол энийг ашиглана. За одоо хэдүүлээ энийг хэрхэн яаж өгөхийг хэдүүлээ үзцгээе. Ярцгаая манайхаа. Окей. За тэгээд нэг юм сануулж хэлэхэд бол энэ зөвхөн маш жижигхэн амилтыг загсны төлөнд зориулагдсан хоол. Зөвхөн шууд артем мэдэх чадамжтай тийм загснууд бол шууд артем өгөөд явах хэрэгтэй. Одоо жишээ нь амьд төл гаргадаг. За мөн эсхлиар гэдэг мөн том биетэй одоо Америк, Африк цэхлийдний төлнүүд бол шууд артем мэдж эхэлдэг. Энэ болохоор одоо барбос, Дания, гурам, петишок гэдэг одоо энэ маш жижиг хэмжээтэй амилтыг загсны төлөнд бол зориулагдсан хоол шүү. Зя тэгээд хэдүүлээ төлөө холчлоо. Энэ хоёрыг ашиглаад. Ер нь бол энийг ашиглаад хийхэд бол маш хялбар их амар байдаг. Тэгээд дээрэс нь одоо энэгээр мэдээж артемноос жижигхэн зүйл унана. Тэгэхээр тэр маш жижиг биетэй дөнгөс хийсэн төлнүүд бол маш сайн тижэл болно. Тэгээ та бүхэн минь болж өгвөл 7 хоног гэрлийн унтраахгүй байх хэрэгтэй. Загсаа 2 цаг тутам багаар хооллох хэрэгтэй. За тэгээд мэдээж Аккурумны цэвэр байдлыг маш сайн сахих хэрэгтэй. Үлдэгдэл хоолыг маш сайн сурвалж явж явах хэрэгтэй. Усын сэлгэх хэрэгтэй. Усны сэлгээ сайн байгаад хоол сайн байх юм бол төл бол гэрлийн урдаар томордог. Тэгээ энэ өнөөний шараараа юу гэдэг 7 хоног хооллоход артем мэдэх бүрэн хэмжээний
чадамжтай болчихно биднүүд чинь. За тэгээд Artium идэл эхэлчихвэл тэр төлөв бол ер нь эрсдээс гарч ийн гэж тооцож болно. За тэгээ бидний бэлтгэсэн видео таалагдсан бол та бүхэн манай сувагт маань subscribe дараарай. Лайк дараарай. Мэдээж бидэнд хэлэх зүйл байгаа бол комент үлдээгээрэй. Шеэр хийх юм бол маш их баярлалаа. За тэгээд Aquarium-ийн зогсчд маш олон болох болтугай. Та бүхэндээ баярлалаа. Баяр таа.